Нэгэн нарны доор олон ангид уран сайхны кино. Гол дөрүүд эдэм Жанчив дөржийн Жамин сүрэн, Аюурын Өлзий сайхан, Гомбын Мегмар наран, Банзрагчийн Тунгалаг, Цэгмэтийн Төмөрбаатар, Гүрбазрын Урнаа, Батбаатарын Анх баяр, Төвшин жаргалын Энкбат. Таны дугаар хэд вэ? 85. Таны шинжилгээний хариу гарсан. Эерэг гарсан байна. Тэгэхээр би доктор гэсэн үг үү? Үүндээ одоогоор би танд ямар нэгэн оншилж чадахгүй байна. Заримдаа шинжилгээний хариу худлаа гаргах тохиолдол байдаг. Тийм учраас та одоохондоо нэг санаа зовсны хэрэггүй шүү. Харин бид танаас дахиж нэг шинжилгээ авах хэрэгтэй байна. Таны шинжилгээний хариу сөрөгч гарч болно. Өөрөөр хэлбэл та халдвар аваагүй гэж болно. Гэхдээ сүүлийн 1-3 сарын дотор халдвар авсан бол энэ тэр болгон шинжилгээгээр мэддэхгүй л дээ. Юу гэнэ? Гэхдээ шинжилгээний хариу худлаач гарсан байж болно шүү дээ. Тиймээс та 3 сарын дараа дахин шинжилгээ өгөх боломжгүй юу? Шинжилгээний хариу мөн эерэг гарч болно. Хэрвээ эерэг гарах юм бол энэ танаас гадна таны ойр дотны хүмүүстэй бас холбоотой болох учраас та энэ талаар бас бодох хэрэгтэй. За миний хүүгийн хичээл номонд яаж ийн? Арай хичээл таслаад байгаа юм биш үсттэй. За юу гэж таслах вэ? Хичээлдээ явуулгүй явах. Өчигдөр хараа би нилээн л оройтод ирэхэд чи байхгүйсэн. Гэхдээ хаагур тэнэд идэг хүн юм бэ? Энэ тэр газараа тэнд явж байгаа чи хэрэг түүхт орвоо. Гэхдээ энэ гадуур чинь элдүүл юм дуулдах юм. Хүн алжийн талжийн л гэх юм, дээрэмжийн л гэх юм. Гэхдээ тэгээд энэ гэрийн утас шувтан чамтай яригээд л хүмүүс ярьчих юм. Хүмүүс ч гэжт. Дан огцуд шүү. Хүний охин хүүхдийг жирэмсэн болгочвоо. Энэ тэр өвчин тусчв. Тэр бэлгэвч мэлгэвчийн хэрэгэлдэм байгаа биз. Та бололтой ээж. Яасан их юм хөлт юм. Батаргаатай. Ээж нь ажил гэсээр байгаад
хүүтэйгээ хамт байж чадахгүй байгаа нь үнэн л дээ. Өөр юм болохоор хамаг цаг заваа бизнестэй зарцуулахгүй болохгүй юм. Гэхдээ чи нэг нь ойлгодог хүн үгүй юу? Үгүй алстаа чийт ажил хэрэгтэй юм шүү дээ. Ядаж энэ бүгдийг найдаад аваа явчих найдвартай хүн олдохгүй болохоор өөрөө л зүтгэх юм байна шүү дээ. За над тоол байд. Та зүгээр тэр ажил мэжлээ л бод. Надад битгий санаа зов. Би зүгээр өөрийгөө аваад явчих чадна. Танд асуучлалах зүйл гарах юм бол та хизээч хамаагүй над руу уцтаж болно шүү. Би тэгээд ахаад шинжилгээ Та өмнөх уулзалтан дээр ярьсан штэ. Би өөрийгөө ийм эрсдэл байгаа гэж бодохгүй байна гэж. Таны зөв ч юм билүү? Харин баттай хариу гартал та эхнэр болох гэж байгаа бүсгүйтэйгээ бэлгийн харьцаанд орохгүй байх нь дээр л гэж би танд зөвлөмөр байна. За өнөөдөр ч хутлаа олчлоо, цаг оройтч. Маргааш нас тань шинжилгээ өгөх боломж юу вэ? бага. Гү чи хайчих нь хоолоо идэхгүй яасан юм бэ? Манай найзууд гадаа ирчих. Би явлаа. Гү чи хоолоо идээд явахгүй юм уу? Гү чи хурдан ирээрээ. Хоногийн дотор шинжилгээний хариу эцсийн байдлаар гарчих байх. Гэхдээ та над руу 2 хоногийн дараа залгах боломж бий юу? Бага. За тэгвэл хоёлаа маргааш уулзъя. Одоогоор юу ч тодорхой биш вэ. Тиймээс та тэгтлээ их санаа зовох хэрэггүй шүү. За. Би одоо тэгэхээр маргааш ирээ та. За баярлалаа. Баярлалаа. Таны шинжилгээний хариу гарсан. Эхний хариу эрэг гарсныг та мэдж байгаа шүү дээ. Бид баталгаатай болох гэж 2 удаа шинжилгээ хийсэн. Харамсалтай нь та хүний дархлах хүмслийн вирусын халдвартай гарсан байна. Уучлаарай. Хүй! Хаалганы өрөө бэлдээ. Цусыг алдсан бай.
яваасаа гэж бид ч гэсэн их хүсэж ирсэн. Гэтэ чиний шинжилгээг 2 удаа авсан штэ. Хоёулаа эрг гарсан. Тэгээд цус солигдох ямар ч боломж байхгүй л дээ. Яагаад би гэж бэ? Би аав ээж сайн хүү байсан шүү дээ. Хүний сайн байсан шүү дээ би. Яагаад би гэж худлаа өстэй ээж. Таач худлаа өстэй. Гүй. Та нар худлаа ярьж байгаа биз дээ. Яагаад би юу юм хийгээгүй шүү дээ би. Худлаа димсдэг та нар. Ахаад авдаа надаас. Ахаад чижилгээ ав. Наач хатуурсан юм бэ тийм биз дээ. Ахаад авдах уу? Өгөө. Чи энэний унтааг аваад ирдээ. Би галтгооны өрөөнд тавьчихсан байгаа. За. Так. Манлай чинь ойрдоо үзэхдэггүй ягаа юм бла. Эртээ дэрэхтээ царай жаахан ядрангуй харагдсан шүү. Энэ хувийн компаниуд ч дээ. Цаг нар байхгүй. Хүнийг хайр найргүй цаг наргүй ажилуулдаг юм шиг байна оо. Оггүй баач. Оо за. Уул яах вэ гэж. Тэгээ манай хөөч гэсэн. Хүний өрдөөс ямар олигтойх үг хэлж. Харин тийм ээ тийм. Харин цаад Мишель нь манлайг их сайн халамжилдаг юм байна лээ шүү. Энэ Мишель ер нь их дажгүй охин. Гадаа дотоодд олон жил суусан гэхдээ элдэн өнгийн ааш аран шин байхгүй даруухан ёстой сайн охин дорж юм. Тийм ээ. Мөнхөө минь Заяаны хайныг олохгүй л ингээд удаад байсан юм байна л да. Би чинь дотроо аюулын сайн бэртэй болохонтэй гэж баярлаа л. Тэр манай энэ Мишель ер нь ажиглаад байхад ер нь их гэрээ хүмүүжин сайтай. Их чамбаа сайн охин. Тийм ээ, тийм. Тэгээ эцэг нь чи ягаар тэр бидний нэг танилцах уулзалт хэд нэг ресторан хоол идлээ шүү. За тийм. Тэгээ би харж явсан. Ер нь сул дэлг байхгүй. Их чамбаа. Ясны дипломат ч юм дээ. За мэдхгүй. На би ямар юм мэдэх штэ. Надад бол ёстой нэг хүйтэн хөндөй хүн шиг санагдсан. Тэр юм асууж байгааг нэг хатгаад өдөөдж байгаа юм шиг. Харин надад ихнэр нь л сайн хүн шиг санагдсан тахуу. За наадах ч надад унтах нь дээ дорж юм. За Ингээд унтах эндээ унтах. Далаа болж штэ. Манлай чамайг ороодлоо авлаа гэж дургуцахгүй юу? Зүгээр. Манай хүнд ер нь намайг цагдаж хорин гэсэн асуудал байхгүй шүү. Тэгээд ч ямар найз нь нөх оройтой байдаг штэ. Гэхдээ
Найз нь айлын ганц ирэх охин болохоор ер нь дураараа загинчих гад байгаа юм чинь. Өөрөө ер нь их тайван хүн болохоор намайг зөв юм байвал дэмжиж, харин буруу юм байвал Чи ч их азтай юм уу? Чамааг ойлгодог, хүндэлдэг нөхөртэй. Найз нь харин энэ тал дээр их азгүй шүү. Одоо ч ганцаараа л явж. за зүгээр дээ миний найз. Гэхдээ чи өдийг хүртэл хайртай хүнтэй болоогүй гэж үү? Найз нь хайртайгаа учирсан. Бүр суух арга дээрээ ч тулсан. Харин дараа нь салах гэж л өглөө үтсэн дээ. Тийм үү. Би өстэй энэ асуудлын тухай сонсоогүй юм шүү дээ. Би уг нь тэр нь үнэхээр хайртай байсан. Хайртай байсан болохоор хүссэн болгоныг л өгдөг байлаа. Битээр урд нь бие биенээ мэддэг байсан л та. Тэгээд ер нь ч удаачгүй тэрнтэй унтчихсан. Гэхдээ тэр миний амьдралдаа хийсэн хамгийн тэнэг алхам байсан. Яагаад? Чи бодолтой. Би хамгийн анх унтахдаа өвчөө авчихсан. Би ч уг нь анх удаа эр хүнтэй унтаж үзэж байгаа маань тэр штэ. Би бүр тэр ямар гоё төсөөлжсэн гэдэг тийм штэ. Дараа давсан юм. Яамаа. Та хоёрыг харахаараа бас хүн биш болох юм. Тэгдгээ заадагч. Энэ гэднийг сайхан ирэх юм болоо харна. Чи нэг хаалганы хонхыг нэг жоохон аяархан болгоотгооч. Дэндүү чанга дуутай маа хүүхэд унтчих сэрэч гэдэг. Хоол хийсэн үү? Чимээгүй хүүхэд чи унтж байгаа. Тэгээд бүр яасан гэж хайртай юм болохоор нөгөөхийг уучлаа. Тэр ч гэсэн уушлаарай арай тэрэгээл гуйгаад. Би тэнийг юм болохоор нөгөөдөгт нь уураад их ч удаан тиссэн. Манай хүн их арх удаг байсан болохоор хэд хоног хаашаач явдгийн хинтээж байдгийн бүү мэд. Алга болж ирнэ. Эсвэл ороод ч ирчээл татаж чангаана. Тэл тэр болгонд нь дургуутсах юм бол та цохих түлхэх асуудлын нүхэнд. Би тэр нөө урд нь өвчөө авч исэн болохоор бэлгэвч хэрэглээ гэхэр чинь уурлаа. Ямар амар юм бэ? Хамгийн гол нь хүнээ зөв таньж мдээгүй ээж өврөөнээс нь миний л буруу байгаа байхгүй. За зүгээр дээ миний найз. Найз нь анх маллайтайгаа очирхад охиноороо байлаа штэ. Манай хүн тэрийг мэддэг болохоор бүр эмчэд очиж үзүүлээд эрүүл гэсэн бичгээ надад авчирж үзүүлсэн штэ. Манлаа. Шинжилгээний хариу бол бодит зүйл. Түүнээс та бидэрийн хэн цухтаач чадахгүй. Одоо тийм учраас та бидэрт шийдвэр зохих хэд хэдэн асуудал байна. Нэгдүгээрт таныг халдвар хаанаас авсныг тогтоох. Та эхний өдрийн шинжилгээ өгөх өдрөө нэг ярьж исэн да. Аваарт ороод цус илгэсэн тухай. Тэр аль аймгийн ямар сумын хэн гэдэг сувлагч танд цусаа өгснийг та хэлж өгч чадах уу? Би танд тэр сувлагчийн утсыг өгнө. Та эхнэр болох гэж бүсгүйгээсээ өөр хүнтэй бэлгийн харьцаанд орж исэн үү? Эсвэл орсон уу? Тэгээд та бидний хооронд ярьсан яриа, таны ярьсан бүх зүйл энэ өрөөнөөс гадагш хаашаач гарахгүй л дээ. Тиймээс та Бид хоёр хамтдаа амьдраад 2 жил болж байна. Энэ хугацаанд би түүнээс өөр хүнтэй харьцаанд орж байгаагүй. ойлголоо.
хин нэгэн цусаа өгөөгүй үсттэй. Миний хүн гэхэд одоо ер нь яаж амьдрий гэж бодож байна? Юу хиймээр вэ? Нэг л их сайхан эмч багш хоёр л одоо тэгэл ажилгүй гэдэг. Өөрөө ажилгүй. Авгаа ажил байхгүй. Чи одоо юугээд ингэж үргэлж хүүхдүүдийг өглөөд идэх юм бэ юм чинь? Үгүй бид нар одоохондоо болоол байгаа үсттэй. Маа минь хүцээ ав. Ингээл хүүхэд өмөөрөөл урдуур нороод ингэсээр өдөл чи надыг хүн биш болголоо шүү дээ. Нэг нялцхан амтан болгож байна. Одоо энэ чинь 25 6 хүрлээ. Үгүй чи ч одоо эхнэр хөөхд аваад. Тэгээд их хэцгээрэн тэжээлгээд ичихгүй. Чи яаж амьдрах хүн бэ? Би солонгос юм аа. Юу? Зөө. Солонгос чинь диваач нь уу? Хүмүүс яваад болоод л байна. Очиж хэдэн жил ажиллаад орох унах унааны мөнгө хийгээл ирэх штт. Үгүй тэр солонгос явахд чинь өчнөө төчнөө мөнгөөр виз гаргуулдаг гэвчтэй. Энх чи ер нь яаж явах вэ? Хагас өмзөлнэ. Юу? Мамсагаас уу? Өөр хэмээс байдیں۔ За чи болж үз. Гүй чи ер нь ахыга хангалттай ачаа үрч яваг юм мэддэг хүн үү? Би тэрийн тэтгэврийн хэд амьдралд хаанаач хүрэхгүй байна. Энэ байрны гэрэл тог захилгаан ус бүгдийнх нь мөнгийг ах чинь төлж байна. Дээрээс нь өөрийнхөө байрны мөнгийг төлнө. Тэгээ авгаагаан тийж байна. Хоолт нь хувцлна. Гүй чи ер нь энэ үгдийг ойлгож гинэ үгүй юу? Чи ахтаа нэмэр болдгоо маа гэхэд байна. Гай битгий бол. Тэр явдаг юм бол чи тэр бүртгүүлдэг газар нь бүртгүүлээд ном дүрмээр нь явж үз. Мэдв үү? Эдгээр миний хүүдгээ одоо чи солонгос явна гэх юм. Эхнэр хүүхдээ яах гэж байгаа юм? Юу гэсэн үг юм? Ахаж явах гэж юу? Хайгойлгүй. Явдаг юм бол чи аваад яв. Айгуул авгаа хөөх зална. Хүүхдүүд зөрүүлнэ. Тийм л юм болно шүү дээ. Тийм үстэй. Үлдвэл хамтаа үлд, явбал хамтаа яв. Ер нь нөхөр минь чамайг би энд заамдаж хүчээр байлгаагүй шүү. Хайр сэтгэлтэй нэ тэр амьдрал нь бүтэн болно гэж суусан. Амьдралын ачааг үрнээх. Мэдв. Одоо юм үзнэ. Тэр солонгос явах чинь тийм ч очиод ажлыг авсаар хялбар хийчихгүй л баг шүү. Юу ярьж байгаа юм? Энэ нөхөр тэгэл амар хялбар ажил хийж явах хэрэгтэй болж байна уу? Гэхдээ чи одоо амьдралын хатуу хөдөг үзээ. Мэдв үү? Эх орондоо эцэг эхийнхээ дэргэд эзэмсэн мэрэгчлэр ажил амьдралаа төлөвшүүлж чадахгүй байгаа бол тэр оч гадаад оч амтны барлаг бол чи юу гэнэ надраа үз Али эдэр минийх ээж тэр харан хөрөнд нэг юм тогтоогоо тал нэг юм унчаад байна. Нааш юм нөхөр нааш. Гэхдээ танаа тэр нөхөр чинь их нэртэй үйжиж өөр хүнтэй унтаад тэгээ бас өвчөө авчирчихдаг. Ямар муухай юм бэ? Өхөө тийм асуудал зөндөл байд юм шиг л. Одоо ч тэгээд хүмүүс бие бинийгээ сайн таньж мэдээгүй судлаагүй. Тэгэл яарч алхам хийснээс л тийм юм болж байгаа шүү дээ. Ер нь тэгээд одоо манай эхнэрүүд нөхөртөө аятаа идүү хэлж чадахгүй л шүү дээ. Гэхдээ адаглал бэлгэвчтэй унтыг хэлж чадахгүй байгаа юм чинь. Манай нэг найз шүү дээ те. Саяхан жирэмсэн болоо шинжилгээ өгсөн чинь цусаар ингээ илэрдэг бэлгийн замын халтур төвчөнтэй байсан гэж. Яа нэ тийм үү. Жирэмсэн эхчүүд чинь уг нь төрхөөс өмнө шинжилгээ өгд юм байна л да. Тэгээд тохын төв дээр очиод цусны шинжилгээ өгсөн чинь тийм өвчин гарсан гэсэн. Яана. Гэхдээ тэгээд тэр найз чи хинээс авсан юм? Нөхрөөс л авахгүй юу? Ямар амир юм бэ? Найз нь одоо ямар азар манлаатайгаа авчирсан юм бэ? Таны цуснд хүний дархлах өмсдлийн вирус илэрсэн.
Энэ дох гэсэн үг биш, харин түүний үүсгэх чинь л дээ. Дох буюу дархлын олдмол хомсдол шилжих үед бол хүний дархлын тогтолцоо хүчтэй гэмтсэний улмаас хүн альва нэг өвчин эсэргүүцэх чадваргүй болдог. Түүний улмаас өвчин дамжирсаар эцэстээ хүнийг өвхөлд хүргэдэг. Харин хүний дархлах хомсдлын вирусын халдвартай хүн бол 10-12 жил түүнээс ч илүү хугацаагаар ямар нэг шинж тэмдэг илэрхгүй эрүүл хүн шиг явж болдог. Хэрвээ хүний дархлах хомсдлын вирусын эсрэг эмчилгээнд орох юм бол амьдрах хугацаа нь түүнээс ч хэрвээ хүний дархлах хомсдлын вирусын эсрэг эмчилгээнд орох юм бол амьдрах хугацаа нь түүнээс ч илүү уртсах боломжтой л да. Танай манлаа шиг царайлаг, дээр нь байртай, мөнгөтэй, машинтай. Тийм залуучуудыг бол хүүхнүүд эргүүлэхгүй байх гэж байхчгүй. Одоо ч тэгээд байртай, машинтай, мөнгөтэй залуу. За бүр дээр нь арх уудаггүй бол хатанд гарлаа л гэсэн. Тийм залуучуудыг өөрийн болохын тулд хүүхнүүдтэй л нөгөө 13 мэх байтугай юм хэрэглээл дайрна шүү. Тэгээд чирэн залуучууд өөдөөс нь хараа сууж байгаа эмэгтэй хүн рүү ярвадгүй нийтгэл ахгүй. Царайгүй л үү. Манай хүн ч арайч тийм хүн биш ээ. Гээгүй би танаа манлаа гэж байгаа юм биш шүү заяа. Гэтэ хамгийн гол нь манлаа шиг залуучуудыг өөрийн болохын тулд юу ч хийхээс буцахгүй хүүхнүүд бол хорвоогоор л нэг байна. Тийм зах таа. Би хизээ өөх бол гэж бодон гэр бүл найз нөхөд ойр дотныхноосоо өөрийгөө аль болох тусгаарлахгүй байхыг хичээх хэрэгтэй. 10, 11 магадгүй түүнээс ч олон жил эрүүл амьдарч болно шүү дээ. Танд энд бүхнийг хүлээж авах хэцүү байгаа нь ойлгомжтой. Гэхдээ аль болох сэтгэлийн тэнхээтэй хатуу чанга байх хэрэгтэй. Нэгэнтдээ хүний дархлах хомсдлын вирусын халдвартай болсон учраас та одоо ойр дурдынхаас илүү өөртөө анхаарал тавих хэрэгтэй. Энэ танд болон таны ойр дотны хүмүүст ч тустай. Жишээлбэл согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснээр зарим хүмүүс өөрийгөө хянах чадваргүй болж энэ цаашид эрсдэлтэй үйлдэл хийхэд хүргэдэг. Ийм учраас аль болох согтууруулах ундаа хэрэглэхгүй байх хэрэгтэй. Мөн биеийнхээ аль нэг хэсгийг зүсэх юм бол тэр даруйд нь боож сайтар цэвэрлээрэй. Тийм таны эхнэр болох гэж байгаа бүсгүй ойрын хугацаанд шинжилгээ өгөх боломж бий юу?